За сайн бацхан номнохаа орой минь төргий. Тэгээд энэ лайваар та бүхэнд тайсны тоног төхөөрөмж ялангуяа спикер буюу чанга яригчнууд тэгээд миксер пультний талаар мэдээллийг хүргэх гэж байна. Тэгээд манай дээр зарагдж байгаа брэндүүд болохоор Beta 3-ын одоо энэ дээр харагдж байгаа нь болохоор Beta 3-ын дижитал миксер болон доотлол нь болохоор Behringer брэндийн Power Amplifier буюу чадлын өсгөгч байна. Тэгээд ер нь гэх мэтлэн хэд хэдэн төрлийн техник хэрэгслүүдийг та бүхэнд танилцуулах гэж байна. Тэгээд сургууль цэцэрлэг жижигхэн заалнаас ахуулаад том тоглолт хийх боломжтой event хоолуудтай тэгээд сүм цуглааны бас амьд хөгжим тоглолдог энэ заалнуудад зориулсан тоног төхөөрөмжүүд олон төрлөөрөө байгаа. Тэгээд эхлээд би та бүхэнд энд харагдаж байгаагаар өнөөдөр болохоор яг энэ лайв дээр Beta 3-ын дижитал миксерийг Beta 3-ын subwoofer буюу double нам яригчтай line array гэж хэлдэг дээдлтаас ингэж үлгэж ашигладаг event хоолуудад ч юм уу ямар нэгэн ерөнхийдөө үлгэх маягаар ерөнхийдөө ашигладаг энэ line яригчуудыг тэгээд дараагийнх нь сет нь болохоор turbo sound гэж сүүлийн үед хүмүүсүүд бас маш их хэрэглэдэг. Тэгээд дээрэс нь болохоор бас маш нэр хүндтэй брэнд turbo sound-ийн нам яригч буюу 18 инчийн динамиктай subwoofer тэгээд 15 инчийн динамиктай дунд болон шингийн регистр дуургадаг яригч. За тэгээд дээрэс нь бас манайх албис нэрхтээ аль алины албис нэрхтээ оруулж ирдэг аудио центрийн subwoofer болон дунд шингийн регистрийн ингээ сетүүдээр ингээ гурван төрлийнхийг та бүхэндээ ерөнхийдөө танилцуулах гэж байна. За миксерүүд бас дотроо гурван төрлийн миксер байна. За зүгээр уламжлалт бол аналог болон дижитал миксер гэдээ бид нар бүгдээр мэддэг те. За аналог дотроо болохоор би зүгээр арай танилцуулахад арай төсвөр маягаар Mackie брендийн аналог миксерийг өнөөдөр танилцуулж байна. За эндээс эхлээд бүгдээрээ дуургаад үзээ явчих. За энэ эхний сет нь болохоор turbo sound-ийн одоо нам болон дунд регистр шингэн дуургадаг. За turbo sound-ийн актив төрлийн спикертэй Mackie брендийн энэ аналог миксерийг ингээ нэг сет болгосон одоо дуургах чинь. Энэ болохоор эхлээ миксер дээр ярих юм бол энэ нь болохоор нэгсэн 10 замын миксертэй гэж байна. Гэхдээ эхнийх нь 4 зам нь болохоор нэгээр орж ирэнгүүтээ сүүлийнх нь 6 зам нь болохоор shiftтэй буюу jack cable-аар 2-2-ороо ингээд ороод ирдэг. Тэгээд 9-10 дахь зам нь бас Bluetooth дээр холбогддог. Шууд миксер лүгээ Bluetooth дээр гар утас болон таблет ч юм уу компьютер, ноутбук руу тийм Bluetooth дээр авчих юм бол илүү амар. За энэний бас нэг давуу тал нь болохоор энэ болохоор аудио интерфейстэй дотроо. Тэгэхээр энэ дотор дуурж байгаа дууралтыгаа та микрофон залгасан бол ямар нэг хөгжмийн зэмсэг залгасан бол тэр дууралтыгаа та бүхэн Facebook live stream байт юм уу, ямар нэгэн платформ руу одоо Google Meeting ч гэдэг юм уу, Zoom Meeting ч гэдэг юм уу, Discord ч гэдэг юм уу энэ төхөөрөм юунууд руугаа хуулж дамжуулах боломжтой гэсэн. За дээрэс нь болохоор Cubase гэдэг юм те дуу бичлэгийн FL Studio ч гэдэг юм уу дуу бичлэгийн одоо програм руугаа DAW програм руугаа та дууралтуудыг нь хуулах боломжтой гэсэн. Тийм учраас та бүхэн энийг зөвхөн зааланд ашиглахаас гадна тайзны тоглолтоос гадна home studio-д ашиглаж болох нь подкаст контент бүтээдэг хүмүүсүүдэд бас энэ тохиромжтой ийм миксер байна. За энийг болохоор turbo sound-ийнхаа сетэд ингээ холбогдсон байна. За би нэг дуу тавиад явуулъя. Энэ болохоор ийм нөгөө нэг бусад миксерүүдийг бодох юм бол ийм зам байхгүй учраас маш жижигхэн харагдаж байгаа. 10 замтай мөртлөө маш жижигхэн нэг хідэн алга дармын л юм зайтай харагдаж байна. За би зүгээр зам дээр нэг дуу өгсөн байна. За одоо turbo sound-ийн би өөрийнхөө зүгээр ингэрийн микрофоноор ярьж байгаа учраас би энэ микрофоныг бариад ерөнхийдөө дууралтыг энэ turbo sound руу харуулад дуургуул илүү зүгээр байх. За би эндээс дуу тавилаа. She got a lot of pretty boys she calls friends. How they dance in the courtyard, sweet summer sweat. Some dance to remember, some dance to forget. So I call up the captain, please bring me my wine. He said, we haven't
За би одоо жоохон нам өнгийг жоохон нэмээд турбо саунд ерөнхийдөө намын дууралтыг бас илүү арай ялгаралтай сонсох гэж үзье. За энэ төрлийн миксер маань болохоор бас жижигхэн ирнэ high, mid, low гэдэг 3 регистр дээр одоо коррект авч байгаа мөртлөөс маш юм одоо мэдрэг гэх юм уу. Зарим хямдхан төрлийн миксерүүд болохоор хятад ямар нэгэн брендийн хоолбор миксерүүд болохоор жишээлбэл шингэн өнгийг нь сайн авахын тулд шингэн өнгийг бүр тултал нь эргүүлж ээж шингэнээ мэдэрдэг те. Бэс өнгөө бүр ловыг нь тултал нь эргүүлж ээж бэс өнгнүүд орж ирдэг. Бол энэ миксер нь болохоор маш мэдрэг жоохон төдийдл жоохон багахан гараас эргүүлэхэд л яг бэс өнгөнүүд нь яг тухайн регистрийн өнгөнүүд нь нэмэгдээд явдаг. Тийм учраас энэ дээр болохоор амьд хөгжим тоглоход ч бас юм боломжтой жижигхэн одоо нэг 2-3 төрлийн хөгжмнүүдийг залгаад энэ том сетэн дээр ч ашигласан болно гэсэн. За тэгээд та бүхэн энэ турбо саундын эрхчиг болохоор мэдээж зөвхөн юм жижигхэн миксертэй биш мэдээж маш олон замаар та ашиглах боломжтой олон замын миксерүүдийг залгаад за энэ ингээд сетэрээ үний хувьд ерөнхийдөө та бүхэн Good Soil CGM гэдэг www.goodsoil CGM сайт руу ороод тайзны тоног төхөөрөмж гэсэн хэсгүүдээс энэ спикер миксерүүдийн бүх мэдээлэл үзүүлэлтүүдийг авах боломжтой. Тэгээд за ойролцоогоор ерөнхийдөө нас хөөрхөн дугуйчин тийм болохоор нэг 200-аас тэ 300 хүний суудалтай тиймэрхүү зааланд бол ер нь бол хангалттай дуурна гэж үзэж байгаа. Тэгээд за хэрвээ мэдээж акустик орчин сайн мэдээж нөгөө багны олон багнагуу тийм зааланд бол за 500 хүртэлх судалтай газруудад бол манай энэ турбо саундын энэ сет бол ингээд дуурчдаг. За дараагийнхыг нь би та бүхэнд за би турбо саунд дээр ирснийх нэг зүйл хэлэхэд за турбо саундын 18 инчийн динамиктэй энэ хайрцаг нь болохоор за бас ийм уламжлалт хайрцгийг бас ийм эвдэж арай өөр маягаар хийгдсэн. Тэгээ би бас нэг зүйлийг лайв үзэж байгаа хүмүүстээ бас хэлэхэд за өмнө нь болохоор зүгээр ийм одоо янз бүрийн хайрцагнуудыг хүмүүсэд аявих гаргадаг гэсэн. Зөвхөн нам яригч гэлтгөө шингийн яригчнуудаар хүртэл ийм хайрцагнуудыг гаргадаг гэсэн. Тэгээд нэг хэсэг болохоор хүмүүсэд бүр ийм олон төрлийн хэлбэртэй хайрцагуудыг үзэн яддаг гэсэн. Тэгээ нөгөө нэг дотроо ингээд хит хитэн тийшээ ингээд салтсан дотроо юм өрөөнөттэй гэсэн үг шүү динамикнасаа. Тэгээд тэр өрөө тэр болонд нь байгаа тэр хэлбэрүүдэд цохогдож байгаа наашаа гарч байгаа дууралтууд нь ингээ өөр. Тэгээ сүүлийн үед ялангуяа Европ, Америкт болохоор энэ нам яригчнуудын бити хэл одоо энэ дунд регистр дуургадаг 15 инчийн динамик дуургадаг энэ хайрцагнууд баг юм урлаг болтлоо хөгжиж байгаа юм байна. Янз бүрийн хэлбэртэй гаргаж ирсэн. Тэгээд интернетээр бас хайх юм бол ийм гоё сонин содон тэндээс тийм хэлбэртэй тэгж цогч гарч байгаа дууралтаас ийм регистр нь илүү дуурдаг те jazz ч үт юм уу одоо blues ч үт юм rock ч үт юм уу те энэ стил энэ дууралтыг гаргахад ийм хайрцагтай яригчуд илүү тохиромжтой гэсэн бас тийм зүйлсүүд айгүйх явдаг болсон мэлээ. Тэгээ зөвхөн энийг болохоор зөвхөн мэдээлэл хүргэх үүднээс сонин сайхан болгож та бүхэнд ярьлаа. За тэгээд дараагийнх нь болохоор бүгдээрээ за аудио центрийн тийм турбо саунд маань болохоор яг энэ 4 сет чинь болохоор ерөөсөө зөвхөн спикернүүд л ерөнхийдөө 20 сая төгрөг болчихж байгаа байхгүй юу бархцаа үнэх юм бол тэгээд миксер бол за энэ миксер бол нэг энэ чинь энэ хямдхан 980 мянган төгрөгийн миксер байхгүй юу. Тэгэхээр за нэг тэгээ холбогч кабелуудтайгаа аавн тэгээд хооронд нь турба кабел стендүүдтэйг авах юм бол ерөнхийдөө за нэг 22-3 сая төгрөгэнд та бүх ингээд базаад авчулнаа. Тэгээд хэрвээ миксерээ та бүхэн сайжруулад олон замтай эсвэл дижитал миксер болгох юм бол ингээд 20 дээрээ ингээд баг багаар ингээд нэмэгдээд явчих боломжтой юм байна.
За дараагийнх нь би миксерийг сетийг танилцуулъя. За энэ дээр явчих да. Аудио центр. Яригч нь бол аудио центр байна. Миксер нь болохоор Mackie брендийн Stage Box шиг харагддаг энэ миксер байгаа. Энэ миксер нь болохоор маш эхлээд би миксерээс нь яриад явчих те. За болж игэл би та бүхэнд ингээд харуулъя миксерээ. Энэ бол ингээл ерөөсөө дижитал миксер гэсэн үг. Маш олон төрлийн даваа талтай энэ миксер маань болохоор 16 замтай Mackie брендийн DL16S гэж. За энэ болохоор нэгдүгээрт энэ миксерийн даваа тал нь болохоор маш ийм том орон зай эзлэхгүй жижигхэн учраас амархан. Хоёрт нь болохоор мультикабель хэрэглэхгүй. Мультикабель хэрэглэхгүй гэдэг нь болохоор ямар нэгэн одоо юу гэдэг нь жижиг нэг эвэн тоолч юм уу заалан дуурайж байгаа. Заавал хойдолт нь нэг ийм тайзан дээр ийм нэг тек засж байгаад те тэрэн дээр миксерээ тавиад тэгээд урт могоо мультикабель явуулаад тайзан дээр ингэж уртсгаж бид нэр хөвчлэн хэрэгэлдэг. Энийг хэрэгжилж байгаа тохиолдолд болохоор энийг л авчиад тайзан дээрийнхаа голтон тавьчин те. Тэгээд энэ рүү хөгжмнүүдийн микрофонуудаа заалгачин. Тэгээ яах юм бэ гэх юм бол хойноос та бүхэн за гар утас ч байд юм уу, таблет ч байд юм уу, ноутбук ч байд юм уу. Ингээд энэчнээсээ та бүхэн миксерүүдээ сонгочихно гэсэн үг. За энэ болохоор Wi-Fi-тэй өөр дээрээ рутертэй учраас за энэ Mackie брендийнх нь өөрийнх нь Wi-Fi дээр ажилладаг. За би энэ дээрс Wi-Fi-г харуулъя. За холбогдсон. За энэ Mackie DL16S. За энэ холбогдчихлоо. Тэгээд эндээсээ ороод та бүхэн энэ 16 Mackie-гийн одоо бүх төрлийн миксерүүдийг удирдах боломжтой юм аппликейшн байгаа. Эндээсээ та DL16S-гээ сонгочлоо. Ингээд зам нь ороод ирсэн. За би энэ дээр дуу явуулаад энэ дээр та бүхэнд үзүүлье. За За энэ болохоор аудио центрийн сет дуурж байгаа. За би микрофоноо илүү гаргаж ирээд дууралтыг нь үзүүлье. За иймэрхүү дуурч байна. За энэ болохоор аудио центр болохоор үнийн хувьд бас маш боломжийн Германы юм брэнд байгаа. Тэгээд за аудио центрийн дөрвөн ширхэг яригч нь бол ингээд хосороо 8 сая төгрөгөнд ерөнхийдөө ойролцоогоор болчихж байгаа. Тэгээд дахиад саб вуфер нь болохоор дотроо хоёр төрлийн. Одоо жишээлбэл энэ 3118, 5118 гэж байгаа. Тэгэхээр 3118 болохоор энэ болохоор 31 нь болохоор энэ хойтлынх нь ерөнхийдөө та бүхэн ингээ ойлгож байна. Энэ хоёр төрлийн юм ялгаа байгаа. Нэгт нь болохоор энэ наадлын динамикны дотор талын эрчлээнүүд байгаа гэсэн. Энэ эрчлээнүүд нь тэгээ хэр олон эрчлээтэй байх вэ? Энгийнээр ойлгох юм бол хэр олон эрчлээтэй байх вэ? Тэр нь илүү нөгөө нэг бэс саб дууралтын давтамжийг илүү дамжуулна. Хоёрт нь болохоор хойтлынх нь динамикны артлын сорон зэсэг нь илүү том байгаа 5118-ийнх нь. Тийм учраас илүү нөгөө ревербтэй дуурдаг. Яг дууралтаа болохоор илүү төрж дуурдаг учраас том талбай юм уу эсвэл гадаа дуурахад болохоор 5118-тай нь илүү тохиромжтой гэсэн үг. 3118 болохоор заалан дотор ялангуяа танаа заал чинь тааз нь яг нөгөө нэг оо театрах шиг зориулттай тааз биш болвол те тэгээ багантай ч байд юм уу дам нуруутай ч байд юм уу барилгын дотор дуурах гэж байгаа бол 3118-тайг нь авч дуургал илүү зүгээр. Үний үед маш боломжийн дөрвөлээ нийлээд 8 сая төгрөгөнд нэг ширхгийн спикерын ерөнхийдөө 2 сая төгрөг гэсэн. За тэнгуүтээ та энэ дижитал миксер гэх юм бол энэ чинь болохоор 3 сая 450 орчим байгаа хаа. Та сайтаас үнийг хараарай. Төрөний хэлдгээр энэ дижитал миксерийн бас давуу талууд нь бас олон байгаа. Тэгээд энэ дотроо бас та бүхэн компьютер дээрээс ингээд коррекцлоод за ийшээ харах юм бол
За би энэчээс зүгээр ингээ багахан дууралтыг өгөөд за дуурч чинь. Тэнгүүт энэ ингээд замуудаар нь ингээд өөрсдийнх нь гэрцүүдийг ингээд тааруулчих болно гэсэн. Тэ бэс дууралтыг нөгөө нэг аналог миксер дээр эргүүлээл тохируулаад байгаа шиг энийгээ маш амархан тохируулах боломжтой. Бас нэг давуу тал нь болохоор дижитал миксерүүдийн давуу тал нь болохоор яг сонсож байгаа гэхээс илүүгээр сайн сонсож тохируулж чадахгүй юм байсан ч гэсэндээ та бүхэн яг ийм аудио төрлийн одоо микс яг аудио инженерийн сургалт авах юм бол тэ эмэгтэй эрэгтэй хүний хоолойны өнгөнөөс хаваа ямар өнгөн дээр гэрцүүдийн тааруулбал зүгээр эдийн бэс гитарыг жишээлбэл сол гитарыг акустик гитарыг аль гэрцэн дээр нь барьж дуургуул илүү тохиромжтой байдгийн эдрийг та ингээд сурчих юм бол дижитал миксер дээр ажиллахад маш амархан болчдөг. Манайхан дижитал миксерийг айгүй хэцүү ойлгохгүй түүхтэй гэж бодоод идэг бол дижитал миксер маань болохоор аналог миксерээс ингээд ашиглалтын хувьд ч гэсэндээ яг зааврынхантайгаа ашиглах юм бол энэ мэдээж бас тийм хэцүү зүйл бол биш байгаа. Жохон сурах хугацаа мэдээж хэрэгтэй байдаг. За одоо болохоор сүүлд нь болохоор сая болохоор хоёр төрлийн болохоор турбо саунд болон аудио центр нь болохоор актив төрлийн буюу одоо өөр дээрээ чадлын өсгөгчтэй спикерн дотор нэгсэндээ чадлын өсгөгч нь power amplifier нэг гэсэн. Тийм учраас шууд тоогн залгаад ашигладаг ийм чадал шаардлагатахгүй тий миксер нь хүртэл чадал шаардлагатахгүй юм байна гэсэн. Дараах нь одоо хамгийн сүүлд үзүүлэх гэж байгаа нь болохоор спикер нь болохоор пассив төрөл. Пассив болохоор өөр дээр ямар нэгэн чадлын өсгөгч байхгүй. Харин энэ чадлын өсгөгч ингээд тусад нь залгаж ашиглаж байгаа юм төрлөө. За тэр дээр харагдаж байгаа дээдлийнх нь болохоор энэ болохоор 10 инчи line array хоёр талдаа 10 инчийн динамиктэй дундаа high tweeter-тэй. За энэ болохоор бүр том тоглолтын зааланд хүртэл тоглох боломжтой. За 500 600 хүртэл хүний судалтай зааланд хүртэл та доотлынх нь динамик нь болохоор дабл 18 инчийн динамик давхар байгаа гэсэн. Дотроо 2 дабл динамиктэй. За үүнийг ашиглахын тулд бид нар болохоор 3 регистр дээр дуургаж байгаа. 3 регистр нь болохоор high, mid, low буюу одоо нам өнгө, дунд өнгө, шингэн өнгө гэх 3 регистр дээр дуургаж байгаа. Түүнийг ашиглахын тулд болохоор 3 төрлийн 3 өөр power amplifier буюу чадлын өсгөгчийг хэрэгжилж байна. За энд хэрэглэгдэж байгаа нь болохоор Германы одоо Behringer брендийн нэг нь 2000 ваттын хүчин чадалтай, нийтдээ энд болохоор 6000 ваттын одоо power amplifier ажиллаж байна. За харин дээр нь байгаа энэ миксер болохоор бета 3-ын нь өөрийнх нь энэ дижитал миксер. За өөр дээрээ 12 замтай, 6 AUX гаралттай, AUX оролттой гэсэн. За энэний бас нэг дижитал миксернээр бас давуу тал нь болохоор энэ бас өөр дээр мэдээж интерфейстэй саунд карттай гэсэн зам замаар нь бичлэг хийн. За тэнгүүтээ Bluetooth холболтууд байгаа. За энэ аналог ерөнхийдөө миксер ашиглаад ч юм уу, дижиталагч ашиглаад ч юм уу, пассив төрлийн яригчнуудыг хэрэгжилж байгаа үед болохоор хамгийн чухал зүйл болохоор хөглөгөө буюу бас зурус хуваарлagч байдаг. Яг энэ миксерын дотор хийсэн байгаа. Одоо жишээлбэл нэг зам дээр гитар залгасан байгаа бол тэ тухайн залгасан байгаа гитар чинь за бэс гитар чинь ямар регистрийн ямар дууралтуудыг гаргадаг. Тэрийгээ одоо нам өнгөөр гаргахтаа, дунд өнгөөр гаргахтаа, шингэн өнгөөр гаргахтаа яаж ямар ялгаралтай дуурах вэ гэдгийг эндээсээ ингээ хуваарлаж гаргаж өгдөг. Тэгэхээр миксер болон чадлын өсгөгч хоёрын дунд заавал зурус хуваарлagч явдаг. Энэ нь аналог байж болно, дижитал байж болно. Харин өнөөдөр болохоор бид нэг цоо шин зүйлийг туршиж үзсэн нь болохоор яасан бэ гэх юм бол зурус хуваарлagчийг ашиглахгүйгээр шууд энэ миксерээр шийдэж байгаа. Ягаад гэх юм бол энэ бидний энэ ашиглаж байгаа бета 3-ын MD18 дижитал миксер маань болохоор өөрийнхөө дотор зурус хуваарлagчтай гэдгээр маш том давуу тал байгаа. Тэгэхээр ярд сандарсан үед те зурус хуваарлagчдыг ингээд авч яваад ч юм уу зөөврийн маягаар ч юм уу суурьнд хэрэгжилжсэн ч гэсэндээ зурус хуваарлagчийг нэгсэндээ шууд алхасаад дэж зурус хуваарлagчийг бид нэр ашиглах хэрэгтэй. Зүгээр энэ удаа болохоор би та бүхэнд арай төсөр аргаар тайлбарлаж байгаа нь болохоор зурус хуваарлagч нь энэ өөрийнх нь дотор нь зурус хуваарлagч байгаа учраас зурус хуваарлagчийг нь ашиглаагүй шүү. Хэрвээ зурус хуваарлagчгүй миксер ашиглаж байгаа
өөр дотроо зурвас хуваарлагчгүй миксерийг та бүхэн ашиглаж байгаа бол заавал зурвас хуваарлагчийг ашиглах шаардлагатай. Тэгэхээр за эндээс би харах юм бол та бүхэн ингээд харуулчих. За main гаралтан дээрээ бид нар болохоор зөвхөн хай өнгө буюу шингэн өнгөнүүдийг өгсөн байгаа. Тэгээд энэ талаас нь харагдах юм бол за би энэ дээр нас ингээд тайлбарлаа явчих. Бид нар хойтлолд нь ингээд 6 гаралтыг өгсөн байгаа миксерээсээ. Тэгэхээр эндээсээ эхлээд болохоор low буюу subwoofer-тэй double dynamic. За энэ хойтлын дээдлийнх нь line дээр болохоор дунд регистр болон high буюу шингэн регистрийн дууралтуудыг шууд миксерээсээ өгсөн шууд чадал руугаа. Тэнгүүтээ эндээс гарч байгаагаа өөрөө шууд хуваарлна гэсэн үг байхгүй. Жишээлбэл subwoofer дээр болохоор энэ дээр 31 герцээс ахуулаад за 110 хүртэл ингээд яг нам өнгөнийх нь дууралтуудыг зөвхөн одоо энэ бөмбөрийн хөл болон кик ч гэдэг юм уу те энэ дууралтуудыг өгөх гээд яг энэ хамгийн доотлынх нь спикерэн дээр ингэж хуваарлаж өгөх гээд хамгийн доотлын чадал руу зөвхөн 30-аас 110 герцийн дууралтуудыг ишээ өгсөн гэсэн. Дараагийнх нь болохоор 110 герцээс ахуулаад 4000 хүртэл энэ голынхыг нь гаргаж ирээд герцийг хуваарлаад за дунд регистр дуургаж байгаа чадал руу өгч байгаа. Тэгэнгүүтээ за 5000-аас ахуулаад 6000-аас ахуулаад за 20000 герц хүртэл энэ шингэнээр нь бид хүн энэ амплифайер руу өгч байгаа. За ингэх юм бол арай илүү юм ялгаралтай дуурна гэсэн бүх хөгжмнүүд нь. Тэгээд аль энэ герцийг бол хуваарлах нь бол маш чухал байдаг. Ягаад гэх юм бол одоо зүгээр энгийн жишээ авах юм бол бид хүн MP3 дуу сонсож байгаа те чихвчээр бид нар дуу сонсдог. Тэгээд тэр дууны маань баг ойролцоогоор 70% гэж хэлж болно да. Бөмбөрийн кик буюу бэс хөл тэгээд бэс гитар хоёр нийлээд баг дууралтын 70%-ийг нь дүүргэж идэг. Тэгээ үүнээр нэмэгдээд дарлалт хөгжим, синтезатор, пад, тэгээ сол гитар, акустик гитар ингээд бусад хөгжмнүүд нь бөмбөрийн цаанч үт юм. Ингэчээж яг 100% болгож бидний яг инструментал хөгжмнүүд маань зөв дуурдаг. Тэгэхээр амьд хөгжим тоглох дуургах байгаа үед бид нар subwoofer-гүйгээр амьд хөгжмийг тоглох, бөмбөр бэс гитарыг тоглох ямар ч боломжгүй гэсэн. Мэдээж тоглож болно. Гэхдээ тэндээс яг стандарт зөв дууралтай, зөв өнгө ерөөсө гарах боломжгүй. Зөв дуургайгээд бид хүн subwoofer тавьсан. Тэгтээ тавилаа гээд ингээд зурвсыг бид хүн зөв хуваарлаж, зөв зааж өгөхгүй болвол бас яг тэр ашигтай өнгөө бид хүн бас дуургах боломжгүй гэсэн. Тэгэхээр та бүхэн ямар хөгжим дуургах чинь гэдгээсээ шалтгаалаад яригчудаа нэгдүгээр зөв сонгох хэрэгтэй. Ямар хөгжим дуургах чинь зүгээр жижигхэн сургууль цэцэрлэг учраас бид болвол заавал цэцэрлэгийн урлаг заавал заавал тийм том нүсэр хөгжим дуургахгүй болвол зүгээр жижигхэн хоёр төрлийн актив юм уу пассив full range гэдэг юм аваа тавьчих болно. Сургууль болоод ирэх юм бол full range-ээр ч юм уу эсвэл аудио центрийн сетээр ч гэдэг юм уу те. Амьд хөгжим байнга тоглогддог pub ресторан байх юм бол та бүхэн турбо саундын яригчтай ч гэдэг юм уу эсвэл ямар нэгэн event hall байд юм уу тэгэх юм бол та бүхэн subwoofer-тэй авах гэж байгаа бол эхлээд нэгдүгээрт ямар бид хүн бидний үйл ажиллагаа юу вэ гэдгээ тооцоолоод тэр үйл ажиллагаандаа таарсан нэгдүгээр та бүхэн яригчнуудыгаа сонгоно гэсэн үг. Актив байх юм уу, пассив төрлийнх байх юм уу, байнга суурин байх юм уу? Байнга суурин байх юм бол пассив төрлүүд байж болно. Ийшээ тийшээ хаяа ингээд зөөгөөд авч явдаг бол заал сэлэгдэг ч юм уу ийм байх юм бол актив төрлүүд нь олон юм холбохгүй учраас илүү хэлбэр байдаг. За эндээсээ шалтгаалаад та бүхэн сонгож болно. Дараа нь болохоор та бүхэн чадлын өсгөгчийг мэдээж спикерийнхаа спикерийнхаа дууралтыг 2 дахин нугалсан юм чадлын өсгөгчийн аавна гэсэн үг. За тэнгуүтээ дараа нь болохоор та бүхэн миксерээ шийднэ гэсэн үг. За миксерээ шийдэхийн тулд аналог байх юм уу, дижитал байх юм уу хэдэн зам ашиглах боломжтой юм. Ойролцоогоор хамгийн бага нь одоо ингээл жишээлбэл 10-аас ахуулаад 32 зам хүртэл миксерүүдийг бид хүн ингээд ашиглаж болно. Мэдээж тэрнээс олон замтай бас байгаа. За энэ миксер нь болохоор харахад ерөөсөө ингээд 6хан замыг бид хүн ашиглаж байгаа. Гэхдээ за эндээс би ингээд харуулъя. Нэг эхнийх дээр нь болохоор 1-ээс 6 дугаар зам нь ороод ирж байна. За эндээс 12 дугаар зам нь ингээд ороод ирж байна. За AUX өгөх юм бол энэ дээр гаралтуудын ингээд хадгалсан байгаа учраас ингээд шууд өөрөө
санаад за энэ дээр жишээлбэл USB-г надгалсан байгаа бол ингээд замууд ингээд шифтлээ эхний 6 дараагийн 6 AUX 6 гэд замууд нь ороод ирнэ. За би бета 3-ыг нэг дуургаж үзүүлье. За бета 3-ийнхаа дууралтыг нэг сонсъё. За микрофоноо би ишээ гаргаад барьчих. За иймэрхүү. Энэ болохоор яг энэ сабвуфер болохоор одоо нэг бид нар одоо зөвхөн энгийн жишээ авах юм бол наадмаар ч юм уу те нэг талбай дээр гадаа хөгжим дугуурт нэг тоглолт болоод ч юм очих юм бол бид нар чэйж рүү цогж байгаа юм шиг юм диско 80 гэж ярьдаг шүү дээ. Ийм нэг саб дугууртууд ч болохоор яг нэг сабвуфер нам яригчудаар гарч идэг. Энэ байхгүй учраас бид нар хөвчлэн 15 6 инчийн 15 инчтэй дунд регистр, шингийн регистрийг дугуургадаг спикерүүдийг тавьчаад бэс гитараа ч юм уу бөмбөрийг хөл дугуурах гад ингээ альбом хүчээр угаасаа дугуурах тэр спикер чинь жишээлбэл ингээл 25 60-аас 55 60 герцээс дээш өнгөнүүдийг авч яхад бид хүн бөмбөрийн хөл тэр 30-аас 70 герцийн тэр бөмбөрийн кикний тэр дугууралтуудыг угаасаа спикерээр сонсох боломжтой учраас угаасаа тэр яг тийм доод регистрийн дугууралтуудыг бид угаасаа сонсох боломжгүй байдаг. Дунд регистрийг тэр. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн хөгжмийн техник хэрэгслийн шаардлага гарсан байгаа бол эхнээсээ зөв судалгаа хийж бас зөв сонголтыг эхнээсээ хийх хэрэгтэй. Тийм учраас та бүхэн өөрсдийнхөө биеэр бас яваад үзээд олон газруудаар нэг үе бодох юм бол манад бол ийм техник хэрэгслүүдийг худалдаалдаг газрууд маш олон байгаа. Тэгээд манад байхгүй жишээлбэл ингээл JBL ч гэдэг юм уу, Yamaha ч гэдэг юм уу, Z Sound ч гэдэг янз бүрийн тэр JBL Vertec-тэй янз бүрийн спикер миксерүүдийг хэрэглэдэг хүмүүсүүд бас зардаг, худалдаалдаг байгууллагууд ч гэсэндээ сүүлийн үед маш их байгаа. Тэгээ та бүхэн яваад аль спикер нь тийм аль техник хэрэгсэл нь бусад брэндүүдээс юугаараа ялгаатай, юугаараа давуу талтай, үнийн хувьд бас ямар боломжийн таны хэрэгцээнд шаардлаганд аль нь нийцэхээр ингэдгийг та бүхэн өөрсдөө яваад харьцуултыг хийгээд тэгээд нэг та өөрөөсөө санхүү зарж худалдаа авалт хийж байгаа бол мэдээ сайныг нь сонгох хэрэгтэй. Тэгээд нэг хэсэг бол энэ тэрүүгээр явхад бол дандаа нөгөө хямдхан муу техникүүдийн хүмүүсэд авцсан байдаг гэсэн бол одоо илүү харьцангуй гайгүй яг ямар хөгжим, ямар дугуйлтыг гаргах чинь те мөнгө мэдээж үн дагаж чанар гэдэг. Тэгээд хүмүүсэд илүү сайн үнийг ойлгодог болсон. Ямар та дугуйлт сонсохыг хүсэж чинь тэрэндээ илүү мөнгө зарцуулдгийг бас хүмүүсэд ойлгодог болсон учраас зөв сонголтоо та бүхэн хийгээсэй гэж та бүхнээс ятгах чинь. Тэгээд Good Soil дээр ирээ та бүхэн бас зөвлөгөө мэдээллийг тийм үү авах боломжтой. Тэгээд Good Soil цэгийн вебсайтаар ороод мэдээллүүдийг, үнийн сонголтуудыг бас та бүхэн авах боломжтой. Тэгээд Good Soil-ыг сонгуулчлаарэ дараагийнхаа бас лайвуудаар уулзцгаая. Good Soil-ыг сонгуулчлаарэ.